Энэ бол сэтгцэн эмгэгтэй хүн байна гэх юм. Pathological liar гэдэг ийм сэтгцэн өвчин байд юм байна манайхаа. Тэгээ энэ ийм эмгэгийн төвшөнд очичод би одоо сонгодог уран зохиолын мэрэгжилтэйг би сургуулиуд өгсөд спортын сэтгүүлч болсон гэж шууд хэлж байгаа. Тэгэхээр энэ бол сэтгцэн өвчин юм биш үү манайхаа. Ямар ч хэрэггүй газарт ингээд байнгын худлаа яриад явдаг юм байна. Хоёрдугаар энэ өвчин ер нь яагаад үүсдэг юм бэ гэсэн чинь хүүхэд насны орчны нөлөө амар нөлөөлдөг гинэ. Багада маш их айцтай, үл тоогдож исэн, хүчрхийл дунд амьдарч исэн. Дутуугийн комплекстэй буюу бусдад хүлээн зөвшөөрөх маш нарциссист, персонал дисордертой хүмүүс pathological layer болох магадлал бас амар өндөр байдаг гинэ. Би бол яг үүндээ оюут нэг өрөвдсөн. Энэ бол сэтгцэн эмгэгтэй хүн байна гэх юм. За тэр Америк руу нөгөө нэг хэн мэнтэйгээ явчаагүй үстэй. Гэл ингээл маш олон асуулт асуусан. Тэгээд бүгдэнд нь үгүй гэж хариулсан. За тэгээд энэ дээр рекорд цэг юмнийхэн маань бас анализ хийсэн байна. Би хатах шиг зөвшөөрөх авсан. Систем хугацаанд дэвших юм. За бодлоготой хүн зүйл аюулж байгаа. Зүгээс чөлөөсөн. Ингээ бүх зүйл худлаа л гэдээсэн. Тэгсэн чинь зарим зүйлүүд нь үнэн мэдхгүй хагас нь худлаач байсан бүм. Тэгээ би зүгээр ер нь ингээд энэ хүн яагаад ингээ худлаа яриад идгийг би зүгээр та бүхэнд сануулъя гэж бодоод ер нь өнгөрсөн хугацаанд яаж худлаа ярьсныг бүгд нэг эргээд санаад байгаа. Хоолны хордлого өгөөд дэмжлүүлээд тэр нь яваад байсан. Тэгээд байгуу болчих юм шиг бодож явжгаад тэгээд ерөөхдөө хөл рүү ороод би 30 таа хата ерөөс 10 жил юм. Сонин хамаа гадар жижүүл нэг хүмүүс гэдэг л дээ. Би ч нэг яг боддог. Би бас хүүхд тахтай тийм хүүхд байдаг гэсэн. Хин нэг хүн надад хизээж бодож байгаагүй бодлыг төрүүлвэл би тэмдэглэж авдаг гэсэн. Хин нэг хүнтэй уулзаад тэр хүн одоо надад урд нь сонсож байгаагүй мэдээллийг хэлвэл би заавал тэмдэглэж авдаг гэсэн. Тэгээд гуглдж үздэг байсан. Миний хувьд одоо ямар ч асуумжид очихгүй. Тэгээд би байнга орны штат болохгүй. Би яг их мэрэгчлэл сонгодог хотод зохиолын мэрэгчлэлтэй тийм шүү дээ би. Тэгээд би бүх хотод зохиолынхоо ерөөхдөө ингээд өмнө бичижсэн ч юм уу ялангуяа хайкуудын бодлогын эсэ маягийн зүйлүүдэд нэгтгэхэд би нэг тийм 3% ном гаргая гэж бодож байгаа. Гомхон шиг. Тэгээ нэг нь өөрөө аваа, нэг нь төв номынсан өгөөд, нэг нь Батөр ихтэй өгье гэж бодож байгаа. Таныг ер нь сайтай гэж бодож байгаа эсвэл дандаа нэг би сайтай гэж бодож байгаа. Аюул гэдэг. Тийм. За би ч шууд аюул гэхээр эмхтэй биш болчихсон. Та ажилтаа орфол үзсэн юм шүү дээ ер нь. Тэр нь тэгэн шүү дээ. Тэгэхгүй зүгээр ингээд бас юу яа гэж байгаа юм шүү дээ. Кафе аваад үзээд байна гэхэлэр чинь хайрын цаг болчиход байгаа байхгүй тий. Харин тийм үү бүх юм суралцах шүү дээ чинь. Тэгээд би бүр юу яадаг нөгөө кино үзэж байхдаа ч юм уу заавал гэж тэндээс мань юу гэсэн. дадлын дадлалтай зуршил хийчихээд муугаар хийж байгаа штэ дадлал юм байна л да. Тэр нь яг уу гэхээр нөгөө дараа нь үг бичих хэрэгтэй болдог байхгүй. Зүгээр ингээд ном ч гэсэн ингээд одоо ном ингээд ингээд уншчихлаа. Ном уншаад ингээд энэс чинь ингээд нэг ном байлаа гэдэг чинь нэг юм 2-3 мэдрэмж авч хэлдэг штэ. Тэгэхээр ингээд өөрөө чинь болохгүй гэсэн. Дээрээс нь одоо тэр хоолны хордлого нь хөлөнд нь ордог нь яаж байгаа юм бэ? Энэ ардаа манайха тэгээд тэр нэг бамбруш кафенд ингээд би өөрөө бол юу хөдөө өссөн хүүхд гэж яриад байгаа. Тэгээ бамбруш кафенд орж исэн гэл ингээд тэгээд та сая анзаарсан ямар ч худлаа ярих шаардлагагүй газар ингээд худлаа яриад байгаа. Тэг ямар ч тийм өөрөө мэдлэхгүй ингээ худлаа яриад байгаа зү тэ. Тэгээд манайха нэг ийм байд юм биш үү манайха. Би бүр ингээд энийг судлаад үзэхгүй. Тэгсэн чинь энэ pathological liar гэдэг ийм сэтгцэн өвчин байд юм байна манайха. Pathological liar гэдэг яад юм бэ гэхээр ерөөсөө ингээд ямар ч шалтгаангүйгээр ингээ худлаа яриаддаг. Тэгээ энэ ийм эмгэгийн төвшөнд очичод энэ бол би зүгээр ингээ joke mock хийж байгаа юм шиг. Би зүгээр яг энэ pathological liar байна л гэж бодсон яг үндэ. Тэр
хоолны ордлого хөл рүүгээ орно гэж хэлэх ямар ч шаардлага байхгүй. Тэ? Би одоо сонгодог уран зохиолын мэрэгжилтэй гэж хэлэнгүүтээ ерөөсө 5 секундын дараа би сургуулаад өгсөд спортын сэтгүүлч болсон гэж шууд хэлж байгаа. Гэхдээ яг 5 секундын дараа шүү дээ. Энд чи одоо сэтгэл хуваагдах өвчин биш тийм чинь тийм үстэй. Тэгэхээр энэ бол сэтгцэн өвчин юм биш үү манайхаа. За тэгээд би энийг судлаа. Яадаг юм бэ гэдгсэн чинь ингээд ямар ч хэрэггүй газар ингээд байнгын худлаа яриад явдаг юм байна. Хоёрдугаар энэ өвчин ер нь яагаад үүсдэг юм бэ гэсэн чинь яагаад би болд юм бол тэгсэн чинь ийм шалтгаануудтай юм зөө. Хүүхэд насны орчны нөлөө амар нөлөөлдөг гинэ. Багада маш их айцтай үл тоогдож исэн тогтмол одоо юутай байсан хүчрхийл дунд амьдарч исэн. За тэгээд дээрэс нь маш их одоо дутуугийн комплекстэй буюу бусдад хүлээн зөвшөөрөх маш их хүсэл эрмэлзэлтэй хүмүүс. За дээрэс нь нөгөө юу гэдэг чинь нөгөө ингээд өөрийгөө ингээд амар лаг гэж яриад байдаг чинь хүн ч юу гэдэг лээ. Тий. Нарциссист персонал дисордертой хүмүүс pathological layer болох магадлал бас амар өндөр байдаг гинэ. Гэх мэтчлэн ийм асуудлууд байна. Тэгээд би бол яг үүндээ оюут нэг өрөвдсөн. Энэ бол сэтгцэн эмгэгтэй хүн байна гэх юмд. Pathological layer. Гэхдээ би дааж гайхаад идэв гэсэн үг юм чи. Яахлаараа 100 сая шуулчин бэ гэл те. Тий 400 сая шуулчин бэ. Яахлаараа ордлого нь хөлөндөө орчиж байгаа юм бэ гэл ингээд гайхаад идэв гэсэн. Энэ хүний энэ бага насны асуудлаас болоод энэ хүн сэтгцэн өвчтөй болцсон байсан юм байна. Тэгээд манай улсын хурал болон энэ төр зөвхөн оюун эрдэнэ биш шүү. Маш олон ийм сэтгцэн эмгэгтэй хүмүүс байгаа шүү манай. Эмгэг хэлбэртэй болцсон. Зарим нь бэлгийн гаж донтооч хүмүүс байж байгаахыг үгүйсэхгүй шүү. За тэгээд ингээд маш их худлаа ярьсны эцэст нэг зүйлийг бол хүлээн зөвшөөрсөн. Энэ засгийн газрын үед тарих угаалт хамгийн их хийгдчихсэн тийм. Энийг та хүлээн зөвшөөрдөг. Маш олон инфлюенсерүүдийг худалдаж авдаг, маш олон инфлюенсерүүдээр амжуулаад тарих угаалт хийдэг. Маш олон байгуул телевизүүдээр зэрэг нэг одоо агуулгатаа нэвтрүүлэг цацдаг юм үе байсан. Гэхдээ яг мэдээж засгийн газар одоо өөрийнхөө бодлого шийдвэрийг гаргах гэж тийм нэвтрүүлгүүд хийхэд удаас цацсан тийм тохиолдол бол байгаа. Тийм л одоо за ингээд төрхий ямар ч байсан нэг ямаач гэсэн хүлээн зөвшөөрлөө. Тэгээд ийм ерөнхий сайдтай байжээ. Ингээд эргээд санахад их л гоё хүн шиг санагдаад идэг байсан маш олон хүмүүс байгаа бах. Тэгэл бүр өмөөрөөл талбай малбай дээр очиод зодоонуудаа хийгээд явж исэн ч тохиолдол гарч ирсэн шүү дээ. Тэгэхээр энэ бол ийм сэтгэл зүйн эмгэгтэй хүн байсан байна. Дээрэс нь улс төрийн ямар ч бодлого байгаагүй яг үннийг хэлэхэд ямар ч бодлого байгаагүй. Эдийн засгийн хувьд ямар ч бодлого байгаагүй. 20-50 гэдэг зүгээр нэг ийм цаас үйлдвэрлэл гаргасан дээ. Тэгээ бид нар энэ хүнд ингээд 5 жил гошногдуулсан явж ижээл гэдгийг л та бүхэн ойлгоорой. Тэгээд харамсалтай тийм ийм удаан хугацааны дараа бид нар ойлголоо. Үнэхээр харамсалтай.